өнчин цагаан бутга дээр юу гардаг гэлээ? ээж ноён болчих. За ээжнээсээ хагцчдаг. Тэгээ яадаг гэлээ? Мартчихээ тийм. Гэтэл бид чинь багасаа энийг уншаад багасаа энэ үлгэрийг итгэл үнэшэл итгээд хөөрөл явжсэн тийм. Одоо бидний хүүхд бол тэгэл Дисней үлгэрүүдэд бас ингээл хөөрөл итгэл хүүхдтэй телевиз үзэл явж байгаа. Өнчин цагаан бутгаас юу харагддаг вэ гэхээр шууд нэг хаан ээжийг нөгөө 9 цагааны алхамд хураагаад аваад явчихсан. Тэгээд ботход дарахан ботхыг нь даглаа гингүүтээ шууд тэр нөгөө сохор тэмээч чаддгийн бол чи ээжийнхээ өшийг аваарай гэд хоолойг хийчихэд дөрөв мөчийг нь таслаад гэж байгаа юм да түүнээс шүрмсээ тасчих шиг байна. Тэгээд яваад очиж байгаа. Тэгвэл нөгөө юу маань ботхоо маань сүүлд нь нэлээд мундаг атуулаад ихийнхээ аймыг нэхэд нөгөө 9 цагааны алга барьсан хаан дээр очингууд сохорч тэмээч ингээд уулзгаар болчихсон сохорч тэмээч нь би одоо хайчих юм бэ гэсэн чинь үнс рүү оргийн гүт нь нөгөө ат нөгөө өнчин цагаан ботхоч том болцсон. Тэгээд нөгөө ихийнхээ өшийг авах гээд үнс дэвсэж байгаа юм л. Эний талаараа домг яагаад тэмээ үнсэн дээр хөргөөдөг вэ? Тэрний тайлбар. Нөгөө талдаа юу юм гэхээр хинд ирэх мэдл байсан бэ? Эрэхтэй үнд. Тэгээ 9 цагааны албыг юу бодит амьдрал дээр бид хизээ өгдөг байлаа. Хаан хинд барьдаг байлаа. Манжи үт те. Тэгэхээр бас л нөгөө ахын элементүүд чи явж ийн гэсэн үг. Тэгээ нөгөө ярьсан ангины сарид цагаан бутга байдаг нэрхтэй те. Үүнээс гадна өөр нэг юм байгаа нь шашин үлддэг. Нэг туйлын жишээ авах гэх юм бол магна дээр нь мазала баган хүч магад 3 эргээд төрсөн гэдэг баатрийг тодорхойлж ирсэн нь хожим үедээ нэг юу гэж тодорхойлж байгаа гэхээр яг нэг дүрийг магна дээр махгалын гэрэлтэй зулаа дээр зонхын гэрэлтэйг өөрчлөлтсөн баг шиг. Тэгэхээр бид нар туйлаас үлгэр домгоос юу харж болох вэ гэхээр нийгэм маань ямар байсан бэ гэдгийг ингээ харж болж байгаа. За Монголын туйлын 3 оргил бол энэ гэж ярьдаг. Хан харанхуй гисэр чангар. Тэгээд зарим судлаач нар болохоор гисэр чангар нуус товчоо бол уран зохиолын тулгын чуулган мач гэж ярьж байгаа. Ямар ч туйл дээр 3 зүйлийг ярьж байгаа. Хиний хүүхдийн хинтээс улсын тэр хоёрын дундаас хин гарсан юм. Тэгэхээр үүний цааны юу гэж нөхөр туйлыг харах юм бол анхандаа гээд ээж автай нь хиний хүн бэ гэдгийг нь аль альтэй бичдэг байгаа. Одоо манай ургийн бичиг ямар вэ? Зөвхөн аавыг дагдаг тийм. Тэгэхээр эртээр үед ээжийг хүртэл тоосч үздэг байсан. Одоо тэгвэл зонхиж байгаа ургийн бичлэгийн хэлбэр маань ямар болсон бэ гэдгийг харангууд ээж бол нэг анхаарал хандуул шаардлага болсон гэж. Гэтэл нэг 3 жилийн өмнө хийсэн судалгаагаар юу ярьж байгаа юм Монгол хүний цус ойлт ихсэж байгаа бол үүнийг давуу тулахын тулд яах вэ гэдэг нөгөө ургийн бичгийг ашиглая гэж явтал яг би одоо хэний хэмбэ гэдэг ургийн бичгийн аавынхаа 9 үеийг мэдснээр хангалттай биш. Би цус ойлт тос хэрэглэхийн тулд хүссүүсээгүй ээжийн үеийг хүртэл 9 үеийг мэдэх шаардлагатай болчихно. Тэгэхээр одоо биднэрт байгаа аавын талыг барьж бичсэн 9 үеийн ургийн бичиг бол уламжлалаа сайхан хэдий боловч намайг цус ойлтоос бүрэн дүрмээс хэрэглэж чадахгүй байж болчихсон баг жишээ. Гэтэл ургийн бичгийг ээж автаараа оруулж бичдэг хэлбэр манад байгаа юу? Уг нь бол байна. Гэхдээ нийтлэг биш болсон. Тэгэхээр энэ дээрээс юу харж байгаа гэхээр ургийн бичгийн хэлбэрийг харж болж байгаа. Нэг хоёрт нь юу яригдж байгаа вэ гэхээр энэ хүмүүсийн ингээ замлыг харах юм бол их мэдэлд яаж хүрвэ гэдгийг харж болж байгаа. Тэгэхээр эхлээл эхний хэсэгт болохоор ингээд байгалийн төрөл бүрийн гамшигт үзэгдэл мангас чөтгөртэй тулдж исэн бол дараа нь Овг аймаг хоорондоо тэмцэлдээд сүүлдээ болохоор найз нөхдөдтэйгөө нийлээд галдны хадлагаас өөрийгөө улс орноо хамгаалж байгаа тухай. Тэгэхээр энэ чинь бүр ингээд туйлаас үлгэр домгоос бид нар ямар нийгмийг дамжсан бэ гэдгийг харж болж байгаа. Тэгээд дүгнэх юм бол тэгээд нэг мундаг баатарлаг дүр гарч ирэн шудраг нөхөд байна, ухаан татад байна, шидэт хүлэг байна. Тэгээд нэг гэр бүлийн гишүүн байна, эсвэл тис хөндлөн нэг юм адуу чууган зэрэг дүр байна. Тэгээд энэ бүх дөрүүдийн эсрэг тоолгож гарч ирдэг мангасын дүр байна. Мангас нь байгалийн гамшиг, харь орны эзэн төрөмгийлэгч гээд одоо орчин үед дээр тайлбарлах юм бол тийм дүрүүдийг ингээ уран зохиолын аргаар үүсгэсэн байх жишээтэй. Яагаад би туйлыг Монголын өнөөгийн хөрснөө онцлж ярьсан гэхээр бид нар бусад соёлын хэрэгжил рүү ороход ч гэсэндээ ийм зүйлүүд гарч ирж байгаа. Жишээлбэл энэ 29 туйлд амьдардаг Инуит овгийн хүмүүс ертөнцийн үүслийг юу гэж тавьдаг вэ гэхээр эхлээд хоёр эмэгтэй хүн байжээ. Тэгээд дараа энэ хүмүүс оршин өсөж үржихийн тулд нэг нь эрэгтэй болжээ гэж үлгэр домгохтой ярьж байгаа. Тэгэхээр энэ дээрээс бас туйлын шинж нь орж иж байгаа нь юу гэхээр эхлээд эмэгтэйчүүдэд бол эрх мэдэл зөнхөж исэн. Аажиндаа эрэгтэй хүн бол эрх мэдэлтэй болсон юм байна гэдгийг бол энэ чинээс нь дүгнж болж байгаа. За цаашаа нэ. Өөр нэг үнэнтэй холбогдуулаад яригддаг зүйл нь юу гэхээр эртний инженчуудын дунд ингээ хос сүнстэй хүн гэдэг нэр томьёо яваад.
тэрний үеийн тэгэхээр эрэгтэй хүнийг хайрладаг, эмэгтэй мөртлөө эмэгтэй хүнийг хайрладаг хүмүүсийг бүлээн зөвшөөрдөг байсан илрэл. За Өмнөд Америкийг аваад үзэх юм бол Өмнөд Америк тийм 6 цэнгэлийн бурхан гэдэг байна. Сочифилигээд. Энэ хүртэл зарим тохиолдолд эрэгтэй хүнтэй ч ойртдог, зарим тохиолдолд эрэгтэй эмэгтэй хүнтэй ч ойртдог. Бүр тусгай нэг дүрийг тоолодог байгаагүй байна. Нэг хүсийг. За энэ Кубын нэг шашны домогт тулхлаар ингээд Ямаха гэдэг бурхан өөрийнхөө Шанготой нөхцөжээ гэдэг нэг домог байна. Тэгээ яг хөөхлөр энэ хоёр хоорондоо нөхцсөний улмаас ингээд хоёр хүүхэд төрсөн. Энэ л Абата гэдэг. Тэгээ нэгэн сохор нэгэн дүүлийн болсон. Тэгээд байгаль их Ямаха өөрийнхөө хүүтэй нөхцсөндөө нүглэлийг цайруулахын тулд энэ хоёр төрсөн хүүхдээ далайн оролд нууччихъя гэдэг домог байна. Тэгээ энэ домгоор юу гэж ярьдаг вэ гэхээр дэлхий дээр төрж байгаа энэ хөгжлийн бэрхшээлтэй юм харахгүй байгаа, сонсохгүй байгаа, энэ ур чадваргүй байгаа, эсвэл бүр ингээд хэвийн биетэй биш ингээд эсвэл чадвар нь өөр хүмүүс бол бурхны алдаа юм байна гэдэг тайлбар. Гэтэл яг үндэ тийм билүү? Үгүй шүү дээ. Бид нар ч мөр ингээд зарим юм тариг ингээд өндөр хэмжээгээр хэрэглэхээр өсөөсөөгүй ингээд одмол байдлаар сонсоход уурчдаг хүмүүс манад байх жишээтэй. Тэгэхээр энэ бол өөрөө шашин домог бол өөрөө бас ингээд тэр ахуйг илэрхийлж байгаа гэж харж болж байгаа. Урд өмнө энэ хөшөөг энэ баримлыг харж ирсэн юм байна. Энэ ямар хүнийг илэрхийлж байгаа юм шиг зүгээр харуул. Эсвэл энэ морь унж байгаа хүн хин юм шиг нэрхтэй юу нэрхтэй юу? Шууд хэлэх боломжтой. Өөрөөсөн гаргав. Өөрөөсөн гаргав. За нөгөө морь унж байгаа чинь юм. За. Эмхтэй юм шиг байна тийм. За тэгвэл уг нь бол энэ хүн. Эртний Нордын домог одоо энэ хойд Европын Финланд одоо юу гэдэг Слав, Финланд одоо юу гэдэг Швед зэрэг улсуудын дунд зохиолсон юу тоорын эцэг айн зарчханы бухархан тоорын эцэг Один байгаа. Тэгэхээр юу яригдж байгаа вэ гэхээр энэ бол эрэгтэй дүр гэж одоо илэрхийлээд байгаа юм Холливуудын кинон дээр. Гэтэл энэ бол яг үнэндээ бол ингээд домгийг аваад үзэх юм бол юу юм гэхээр одоо бөө мөрөглийг дэлхий дээр авчирсан бурхан гэж ярьдаг. Тэгээ бөө мөрөглийг түгээхин тулд эмэгтэй хүний хувцас өмсөж, эмэгтэй хүмүүст яаж энэ байдлыг таньж мэдэх унших уу гэдгийг танилцуулж ирсэн. Эрчүүдэд яаж дайтах уу, тулдах уу гэдгийг зааж ирсэн бурхан гэж яригдж байгаа жишээтэй. За энэ Египт эрхийн бурхан, эртний бурхан байна. Египтийн нэг хаан өгөхөд тэр хааны ах нь хаан ширээг авах юм уу, эсвэл тэр хааны хүүн авах юм уу гэдгийг илэрхийлдэг домог байгаа юм. Тэгээд энэ домгийн эцэст нь юу яригдж байгаа нөхлөөр хааны хүү дийлдэг тийм домог байна. Гэтэл энэний цаана юу яригдж байгаа нөхлөөр энэ домгоор шууд одоо манай хаан улсын жишээнээс ярих юм бол хаан ширээг хэн зарламжилж байгаа вэ? Манай Монголын эзэд гүрний түүхээр одоо зөв дандаа хүүгүүд байгаа тийм. Сайн яг дандаа хүүгүүд байгаа. Хязгаарч огт бид нар хаан ширээг өгч байгаа. Тэгвэл энэ санаа аль эртний 2000-аад жилийн тэртээ эртний Египтэд хаан ширээг хүүн залгамжлах ёстой юм шүү гэдгийг л харуулчихъя гэж ярьж болно. За энэ Японы сүмд байдаг амьтан. Энэ эрэгтэй амьтан байна уу, эмэгтэй амьтан байна уу? Эмэгтэй юм шүү. За тэгвэл энэ эрэгтэй тийм эрэгтэй юм шиг эрэгч юм шиг тийм. Энэ хоёулаа нэг энэ хоёулаа үр тарианы бурхан. Өөрөө гүйж гэдэг юм уу тийм элбэг юм бурхан. Энд хүүс байхгүй. Хизээч үлгэр домог дээр одоо хүртэл энийг энэ бол юу гэдэг энэ үнэг бол одоо юу гэдэг эрэгчин үнэг, энэ үнэг бол эмэгчин үнэг гэж тэгж ангиллахгүйгээр мөргөж явдаг. Тэгээд заримдаа үлгэр домог дээр болохоор ийм дүр төрхтэйгээр дүрсэлдэг. Энэ эмэгтэй үнэ үү, эрэгтэй үнэ үү? Эрэгтэй хүний дүрслэлтэй харьцуулах юм бол ингээд цайвар арьстай ийм өмсөн хувцас эдрийг хараад үзэх юм бол эмэгтэй юм шиг. Гэхдээ ингээд харах юм бол энэ үнэг өөрөө олон дүрт хувирдаг гэдэг утгаараа хязгаарч энийг нь юу гэдэг одоо юу гэдэг бид нар шиг дайгна эсвэл одоо юу гэдэг догшин арахад гэж ангилдаг бурхнаар л яваад шүтээд байдаг. За нэг хятад руу орох юм бол ч гэсэндээ тэр гүнз лаваци гэдэг бүхэн юу дээр аваад үзэх юм бол хүүсийн англи ярьдаг байгаа. Тэгээ бүр сайн ярих юм бол энэ эртний хятадын домгийг аваад үзэх юм бол бүр энэ эрэгтэй хүнд хайртай хаанч байсан байгаа тань. Жишээлбэл Мэзишиа цэцэрлэгт зугааж явахдаа тоор хадснаа амстай байсан тул нөгөө талыг нь хааныг амснуу хэмээн өгөө. Хаан чиний хайр ямар хүндэтгэм юм бэ? Өөрийн идэх хүслийн өмөрт намайг амттан идэж өглөө гэж дуалдаг гэж. Энэ Мэзишиа гэдэг нь ноён. Тэ? За цааш нь явъя. Луньян загс хоёр.
Хаа чи юунд өөлөг хэмээн асуухад Луньян ноён би нэг жижиг загас барьсан ч том загас баригдсан хаяхыг хүссэн. Энэ муу ёрын үйлдлийн дараа би таны ордноос хөөгдөн. ертөнцийн тоо томшгүй гоо хүмүүс би иймээс олон хүн миний талаар дуулмаас таны анхаарлыг татахыг хичээнэ. Би бол жижиг загас би хаягтан тодорхой иймээс би ойлгохгүй байж чадахгүй гэж. Үүнийг сонссон хаа өөрийн гэрт байгаа сайхан хүний талаар ярьсан хүний гэр бүлтэй цаанаас нэг залхи болгож байна. Тэгэхээр юу яригдж байна вэ гэхээр одоо бидний хуулиндаа гэр бүлийн тухай хуулиндаа баталсан эрэгтэй хүмүүс хайр дурлалын үндсэн дээр 18 наснд хүрсэн бол гэрлэн гэдэг заалт бол зохиомол заалт юм байна. Эртээр үед бол энэ хайрыг нэг эсрэг тэсрэг хүйсээр үзүүлдэггүй байж гэдгийг харж болж байна. Тэгээд цааш нь явах юм бол энэ тассан ханцооны домог гэдэг энэ эртний хятадын ном зохиолбор ингээд бичгэн дээр байдаг домог байна. Эзэн хаан ай өдөр Дуншаантай гараараа тэврэм унтаж байлаа. Хаан босох гэтэл Дуншаан унцаар байсан тул түүнийг сэрэхгүй тул ганцууга таслан босчээ. Түүний хайр халамж үнэхээр агуу бүрзээ гэж. Дуншаан эрэхтэй дүр. Тэгээ энэ хоёр яаж унтчихсэн гэхээр нөгөө эртний хаадны нөгөө ханцуу нуужин. Тэгээд нөгөө ингээ гараа ингээ доор нэгээд нөгөө Дуншаан ингээ дээр гарын дэрлээд унтчихсан байна. Тэгээд нөгөө хайртуулаас сэрэхгүй тул ингээ ханцууга цуулаад тэгээд нөгөө ханцууга гуулгуулаад гараа савуулж аваад явж исэн юм домог байна. Тэгэхээр тасархаа ханцуу гэдэг эртний хятадын хэллэг бол нөгөө уламжлалт бишээр одоо бидний яриагаар бол эрэгтэй хүн эмэгтэй хүнийг хайрлах ёстой, эмэгтэй хүн эрэгтэй хүнийг хайрлах ёстой гэдэг тэр үзэл хандлагыг эсрэгээр энэ бол эрэгтэй хүнийг хайрладаг хүн, энэ бол эмэгтэй хүнийг хайрладаг хүн гэдгийг илэрхийлж анир томьёо болоо өөрчлөгдсөн. Энэ дүрийг хардаа эмэгтэй хүн үү, эрэгтэй хүн үү харуул эмэгтэй гэвчтэй урт үстэй, үснийхэн загсаал дээр хувцсны байдал гоё чимэглэлтэй өнгөний сонголт зүс царай цайвар. Тэгвэл энэ эртний хятадын сургаалт гардаг 8 мөнх настан гэдэг байгаа юм. Тэр 8 мөнх настангийнх нь нэг нь л байна. За бүр урьдчилуулаад ирэх шээ явъя л да. Энэ 2 мөрний сав газарт яригддаг домог байна. Тэгээ энэ домог дээр юу яригддаг вэ гэхээр Гилгамеш гэх гол дүрийн баатар энэ байна. Айкидо гэдэг түүнтэй маш ойр дотн анд нөхөр мэт дүр байгаа. Тэгээ Гилгамеш бүхэнгүүд Энкидо маш Гилгамеш Энкидөг бүхэнгүүд маш ихээр харамсч хойноос нуух шүтдэг. Тэгвэл яг энэ элементийг аваад үзэх юм бол ингээд эртний зохиолууд дээр байгаа юм л да. Жишээлбэл Давид хаан Жонатны бүхэнгүүд маш ихээр гашууддаг. Ахиллес баатар Патроклийн бүхэнгүүд маш ихээр гашууддаг. Илиадагийн туйл дээр байдаг. Яг үүнтэй адилхан одоо юг жишээ татж болох юм гэхээр Монголын ус товчоон дээр жамх бүхэнгүүд юу болдог вэ те. Ингээ аваад үзэхлээр энэ эртний зохиолуудаас бид юу харах болох вэ гэхээр нийгэмд эзэж байгаа байр суурийг заавал хүүсээр ангилдаг байгааг байна. Тэр хүн юу хийж чаддаг вэ, ямар хүсэл мөрөөдөлтэй байсан бэ гэдгээр хардаг болж таарна. Зевс эртний грекийн бурхтын хаан. Тэгээд Зевс төрөл бүрийн байдлаар ингээд хүнтэй одоо юу гэх юм нөхцдөг байсан байгаа юм. Тэгээд заримдаа буханд хувирна, заримдаа бүргэдэнд хувирна, заримдаа өөр хүний дүрд хувирна. Тэгвэл энэ дээр болохоор нэг хааны хүүг бүргэд болж хувираад өөрийнхөө ордонд аялж болохоор авч явж байгаа зургийг дүрссэн байх жишээтэй. За тэгээд одоо эртний домог дээр гардаг нарцисс гэдэг залуу байна. Гоо үзэсгэлэнтэй тэр залуу өөрийгөө усанд харангуйтаа өөрийг харсаар байгаа. Өөртөө дуудлаад өөрийг харсаар цэцэг болоо өрчдөг. Нарцисс гэдэг ийм цэцэг байна. Гоё өнгөлөг. За тэгээд Лесбос ан дээр амьдарч байсан шүүгч эмэгтэй байна. Тэгээд Даяна гэдэг ангийн бурхан байна. Эртний грек домог дээр гардаг. Ингээд харах юм бол ер нь бол эмэгтэй хүн бол заавал одоо юу гэдэг гэр ахуйн ажил хийх ёстой, эрэгтэй хүн л амьдрал хаваа залах ёстой гэж зүйл бол хожим нийгмийн хөгжлийнхаа явцад тэгээд шашны нөлөөгөөр энэ тэр мод шашны нөлөөгөөр орж ирсэн байна. Энэ жишээлбэл Библийн судар дээр гардаг зүйл үзэгдэлтэй. Гомора гэдэг хотыг бурхан гисгээгээд солироор бороо оруулж байгаа тухай. Яг нь Библи судар дээр галан бороо гэж ярьдаг. Гэхдээ солир орж байгаа. Ингээ харах юм бол Гомора хотын хүмүүс ингээд хэл хахуулд автцсан 6 цэнгэлд бүр ингээд хамаг санаа бодлоо ингээд зарцуулдаг. Тэгээ бүр ингээд одоо юу гэх юм тэнд ямар ч дэг журам байхгүй гэж яриад байгаа. Гэтэл зөөн энэ домгоос бид нар юу харж болох вэ гэхээр энэ хүмүүс 6 цэнгэлд хэд авцсан гэдгийнхаа цань юу яригддаг вэ гэхээр ирчүүддээ нөхцдөг ирчүүд, эмгтээчүүддээ нөхцдөг эмгтээчүүд энэ хотод байсан учраас бурхан гисгээс юм гэж сүүлийн хөлбөрүүд дээр засвар оруулж хэлсэн байгаа л да. Библийг хараад үзэх юм бол. Тэгэхээр Библи өөрөө томоохон зовлох шашингууд өөрсдөө шууд хүмүүсийн нийгмийн амьдралыг зааж эхэлсэн.
чи эрэгтэй хүн бол эмэгтэй хүнтэй гэрэл, эмэгтэй хүн бол эрэгтэй хүнтэй гэрэл. Яагаад вэ гэдгийг асуулт гарч ирнэ. Харанхуй зууны үед юу юм гэхээр Европ твийн тал орчим нь баг нэлээд олон хувь тарган тахал болон өөр тахлуудаар өгсөн. Тэгээд цэрэг дайны явцад ч гэсэндээ шашнаас үүдэлтэй янз бүрийн дайнуудаас ч гэсэн өгсөн. Тэгэхээр шашны эрх мэдлэлтэнгүүдэд нэгдүгээр цэрэг хэрэгтэй. Цэрэгтэй болохын тулд яах хэрэгтэй вэ тэгвэл? Олон хүүхд төрүүлэх хэрэгтэй. Олон хүүхдийг төрүүлэхийн тулд яах ёстой вэ? Эрэгтэй эмэгтэй хүн хоёр нэгээ хайрлаж учирч гэр бүлээ өсгөж өндөрлөх асуудал яригдаж байгаа. Гэтэл нөгөө нийгэмд чинь тэгтэл нөгөө эрэгтэй эмэгтэй гэдэг ангиллаас хамаарахгүйгээр хүмүүсийг хайрладаг хүмүүс байсан байгаа юм шиг. Ерөнхийдөө шууд шашны хэмжээ хэмжээг шашны үнэт зүйлээр нь ийм зүйл байж болохгүй гэж нүгэлгээл явцсан гэсэн үг. Гэтэл бүр хамгийн эртний одоо бидний нөгөө яг жаврын орон гэж ярьдаг энтхийн домогт бол юу гэж ярьж байгаа гэхээр ийм санаа байна. Сансар одоо бидний нөгөө үгэнд орцоод ирсэн сансрын түнэл биш шүү. Самсараа гэдэг бол энэ бол төрөх үхэх хүрд гэж байгаа. Төрөх үхэх бол тасралтгүй хэрэгэлтэн. Энд ямар нэгэн ингээд зогсох, салах, уулзах байхгүй. Тэгэхээр өнөөдөр энэ биеийг олж төрлөө та үнэхээр өөрийнхөө төрлийг олсныхоо хувьд сайн зүйлийг хийж чаддаг бол тэр чинь танд нүгэл болж тооцогдоод тэр үүлийнхээ үрээр та дахиад төрнө. Дахиад төрөл тэр өмнө үлдсэн нүглээ даван тулж чадахгүй байх юм бол тэр буруу зан үйлээ гэдэг юм уу хийж амжаагүй зүйлээ хийж чадахгүй байх юм бол та дахиад тэр нүхий эргэлтэндээ явуулна. Харин хийгээд амжуулаад авах юм бол та юу гэдэг илүү сайн сайхан руу хүрнэ гэсэн санаа л яваад байна. Тэгээ энэ цаана юу гэдэг чинь өгөхлөө энэ Ведийн сургаал дээр ч тэр индуизмын нөлөөгөөр буддизмд ч ороод ирсэн байгаа юм. Тэгээ энэ цаана юу гэдэг чинь өгөхлөө ерөөсөө хүүсийг ангилдаг. Хүнийг хоёр зэрэгт хуваадаг. Чи зөвхөн хүн учраас хүн гэдэг төрлийг олж төрснийхөө хувьд зөв зан үйлээр ямар нэгэн зүйлийг хүний төлөө хийж бүтээл гэдэг сургаал. Одоо жишээлбэл энэ индуизмын нөлөөгөөр энэ баримлыг харъя. Энэ баримл эрэгтэй хүн үү эмэгтэй хүн үү? За эрэгтэй хүн яаж гэж байгаа. Одоо ташаага тулцсан гэдэг таахазаа зогсож байна тийм. За тэгвэл энэ дүр юу вэ? Эмэгтэйлэгтэй ингээд уян наалах хай жоохон ингээд зогссон байх жишээ тийм. Гэтэл энэ бол эмэгтэй бүжигчний баримл. 2500 гаруй жилийн өмнө уралсан. За энэ болохоор энэ өмнө хиттийн агуу дээр бодисатваг дүрссэн зураг. Нөгөө дэлхий дээр амьдарч байгаа хүн төрөлхтөн гэгэрэлт хүрэх хүртэл би тэр хүмүүсийг гэгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах ингээд тангаар өргөцсөн гэгээд. Гэтэл энэ чинь эрхтэй дүр байна. Эртний энтхийн ингээд нэг томьёог аваад үзэх юм бол юу яригддаг вэ гэхээр би уур нүдүр хэрэгэлдэг хүн, би эсвэл гар тэрэг хэрэгэлдэг хүн гэсэн нэр томьёог байна. Энэ эртний энтхийн ярианд хэрэгэлдэг нэр томьёог. Ялангуяа эмэгтэй хүн энийг ашигладаг. Юу юм гэхээр би эрэгтэй хүнийг сонирхож эрэгтэй хүнийг хайрладаг. Би эмэгтэй хүнд татагдаж эмэгтэй хүнийг хайрладаг, уулзаж учирдаг гэснийг л ингэж илэрхийлдэг. Санаа нь юу юм гэхээр бэлэг тэмдгийн шинж байдлаараа бэлэг эрхтнийг дүрсэлж ийн гэсэн үг. За ингээд цаашаа наваад үзэх юм бол ингээд энэ Азийн соёлд бол ингээд дур хүслийн бурхан байна. Энэ Өмнөд Аз, энэ Хятад, Таиланд, Индонезийн нөлөөгөөр орж ирсэн бурхан байгаа. Энэ ингээд харах юм бол загас. Тэгсэн мөртлөө заа. Тэгэхээр энэ дур хүслийн бурхан байгаа. Тэгэхээр энэ дур хүслийн бурхан яагаад ийм бэлэг тэмдэгтэй гэхээр хүний хүсэл хязгаар байхгүй. Хүн хэнийг ч хайрлаж болно гэдгийг л илэрхийлсэн домгийн дүр байна. Ууг нь бол. Тэгээ бүр ингээд сүм туурийнх нь ингээд юун дээр хүртэл ингээд шингэцсэн. Тэгээ нөгөөд чинь заримдаа ингээд барын биетэй зааны толгойтой болчдөг. Тэгээд хамгийн эртний судар болох тэр эртний индуизмтэй нөлөөтэй Махабхаратын судрыг аваад үзэх юм бол юу яригддаг вэ гэхээр яг ингээд хүний хүслийг бас тайлбарласан байна гэж. Хүн бол юу гэрлэх шаардлагагүй хүссэн үн рүүгээ хүссэн үедээ хамтан амьдраад явах боломжтой байсан гэж Махабхарат хэлж байгаа юм. Тэгснээр дараа нь юу гэж ярьдаг вэ гэхээр энэ бол миний хүү гэдэг ойлголт гаргаж байна. Тэгээд цаашаа яригдж байгаа юу гэхээр миний хүүг төрүүлэх зүйл бол эмэгтэй хүн. Тийм учраас миний үрийг хадгалах сав бол эмэгтэй хүн гэсэн ойлголт ярьдаг. Тэнгүүтээ дараа нь юу гэхээр тэр хүүхэд ч минийх, тэр эмэгтэй хүн ч минийх болчихж байгаа. Тэнгүүтээ ганцаар эмэгтэй хүн минийх юм бол тэр зүйл миний хүүд үлдэх ёстой гэсэн санаа гээд бэхжигдэж явж байгаа. Тэгээд дараа нь юу ярьдаг вэ гэхээр би үхсэн ч гэсэндээ миний хүүхдүүд миний амьдралыг үргэлжлүүлнэ гэдэг.